За биний хүнд худлаа хэлсэн болсон. Одоо айгүй худалчлаа. Энэ Shiba гэдэг coin-ыг орлого зарлага яаж хийх вэ гэдгийг хэлж өгнө гэд хэлсэн. Тэгээд бичлгүй яг үнэн гэлт мартсан байна. Тэр хүн намайг уучлаарай. Одоо аль хэзээ учраа олгоцсон бол яах вэ? Гэтэ учраа олоогүй хүмүүс энэ далимдуулаад энэ бичлэгийг үзчихээрэй. Ягаад гэвэл заавал Shiba ч биш те. Ерөн хэд ямар ийм токенуудыг жижигхэн coin-уудыг ийш нь тийш нь яаж явуулах вэ, татах вэ? Одоо манайх мал татахыг гэж хэлээд байгаа. Орлого яаж хийх вэ, зарлага яаж гаргах вэ гэдгийг би өнөөдөр төвлөрсөн 2 биржээр төвлөрсөн бас 1 биржээр хэлээд өгөө тийм. За мэдээж төвлөрсөн биржнээс би Binance тэрэг хоёрыг сонгоод авчлаа. Төвлөрсөн бус биржнээс MetaMask-ыг сонгочлоо. За хүмүүс Trust-тай байгаа байх. Тэгэхээр төвлөрсөн биржүүд бол би нэг их олон бирж юу яадгүй шүү. Та нар нөгөө нэг хэрвээ арилжаа хийдэггүй бол арилжаа бүр том арилжаа чинь тэрээ дээр биш бол нэг их учиргүй олон биржний хэрэг байдгүй. Ерөнхийдөө нэг ерөөсөө л нэг цойтой тийм ээ. Монголоос нэг би бол ерөөсөө Монголоос нэг ганцхан л тэрээдийг л хаяа хэрэгэлдэг гэсэн. Тэгээд яг ганц нэг тийм нэг X Meta ч юм тийм ганц нэг тийм юу байж болох л энэ coin hub-ыг шинтгэл өндөртэйгээл ах юм байл би сайн мэдгүй. Үнийг харж ирсэн шинтгэлээ өндөртэй юм бил. Тэгэхээр би ерөөсөө цойтой за Binance-ийг бол яалтчгүй хэрэгэлтийн тэрээд энэ дээр нэг жоохон юм хэрэгэлтийн тэгээд Coinbase чинь яалт жоохгүй хэрэгтэй ягаад гэвэл нөгөө зарим coin-уудыг би тийш нь авдаг. Ингээд MetaMask-ийг ч гэсэн бас фактор хэрэгэлдэг. За Trust MetaMask тэр нөгөө Tron-ы нөгөө wallet биш тийм ээ тэд нар бүгдөө төвлөрсөн бус wallet нөгөө. Тэднийг бол мэдээж хэрэг би танарт стейк хийхдээ харуулсан байгаа тийм ээ. Тэгэхээр хэрвээ олон хэдий чиний олон бирж дээр coin тарааж хаян хэдий чиний бидний мөнгө маань одоо энэ тийм фактор тардаг. Тэгэхээр бүр амар л одоо хэдэн сая 50 60 саяар л ордгоо бол нэг ганц $200 ч юм уу 1000 хүртэлх доллартай хүмүүс бол нэг их олон юмдаар битгий тараагаараа. Гэхдээ ганцхан coin дээр юм уу ганцхан бирж дээр бүх мөнгө хийж болохгүй тийм ээ. Энийг бас битгий мартаа. За тэгэхээр ямар ч юу яасан байсан coin-ыг орлого оруулах, зарлага гаргах нь гэвэл Монголын бирж дээр орлого оруулах, зарлага гаргах, гадаадын бирж дээр болохоор энэ депозит болохоор орлого оруулах, withdraw болохоор зарлага гаргах. Ерөөсөө энийг ингээл тогтоогоод авчих. Их чи орлого оруулах гэсэн юун дээр нь дарах юм гээд одоо надаас байнга асуудаг. Депозит гэдэг чинь та нарын орлого, withdraw гэдэг чинь зарлага. За зарим дээр болохоор send гэх юм бол зарим одоо Coinbase дээр гэхээр withdraw гэж байдгүй, send гэжсэн байдаг. Deposit гэж байдгүй, receive гэжсэн байдаг. Ингээл нэг дөрвөн үгэлцээ хийчихэж. За тэгвэл би хэрвээ одоо анхааруулах юм нь тэрээд юмн дээрээс би хэрвээ зарлага гаргая гэвэл ингээд дарчин. За зарлагаа эндээс би одоо нэг гэсэндөө Shiba coin ч юм уу ямар нэгэн coin гаргах чаа гэсэн. Энэ жижигхэн тэмдгэн дээр ингээд дарахаар ямар coin гаргах чаа ингээд тааруулчин. Одоо миний тохиолдолд Shiba сүлжээгээ сонгоно. За сүлжээгээ болохоор та нар манай тэрээд юм нь болохоор ганцхан Shiba гаргахын тулд тэгэхээр өөр coin-д оруулсан өөр байгаа тийм ээ. Энэ юуны Binance-ийн BEP20 гэсэн энэ сүлжээг хэрэглэдэг байна. Тэгэхээр эндээсээ би чинь одоо энэ сүлжээгээ сонгочоо эндээс зарлага гаргах байгаа учраас орлого оруулах гэж байгаа бирж маань бас яг энэ сүлжээг дэмжсэн байх хэвээр. Тэгэхээр хэдүүлээ одоо хэрвээ би тэрээд юмнээс Binance руу зарлага гаргах гэж байгаа бол Binance-ийн бид нар юун дээр нь дарах нь депозит гэдэг дээр нь дарах нь шүү дээ. За бисээ депозит гэдэг дээр нь дарчаад за энэ дээр ингээд юу сонгоно Binance-ийн энэ даталын энийг сонгох. Тийм үү? Энэ рүү бид нэр орлого оруулах гэж байгаа учраас. За тэгээд эндээс нөгөө хаягаа хуулж аваад тэгээд юу яах вэ? Энэ дээр одоо энэнийхээ сүлжээг сонгоцсон. Тэгэхээр орлого оруулах гэж байгаа, зарлага гаргах гэж байгаа хоёр бирж чинь сүлжээ хоорондоо яв цав таарч авах хэрэгтэй. Тэгээд хаягаа хуулаад хэдийг явуулах уу тэгээд явуулчих. За дараагийнх нь болохоор
Ethereum-ийн сүлжээг би болж игэл битээ сонгороо гэж хэлдэг. Яагаад гэвэл шинтгэл аягүй өндөр байдیں۔ Тэгэхээр энүүнийг та нар сайн бодолцоорой. Болж игэл Binance Smart Chain-ийн энэ сүлжээг сонгоо. За тэгвэл одоо эсрэгээр тийм ээ Binance-аас бид нэр зарлага гаргаад трейд рүү оруулах гэж байгаа бол хэрэг бид нэр энэ withdraw гэдэг дарна. За энд нэг асуудал байсан шүү. Энэ сая Binance уг нь нэг 2 хоногийн өмнө засварт орсон гэд болохгүй байсан юм. Тэгээд энд хардаа апдейт хийж байгаа юм байна. Одоо жишээлбэл өнөөдрийн байдлаар яг миний бичлэг хийж байгаа үед Binance-с гаргах гэхээр нөгөө энэ network нь хардаа төр зур зогссон байгааз тэгээд энэ доор нь тайлбар дээр нь одоо энэ апдейт хийгээд засаж янзлаад ингэ болчих واخ. Ийм тохиолдолд одоо энд их сайн анхаараа. Binance биржийн энэ сүлжээ ажиллахгүй байгаа тохиолдолд Ethereum-ыг сонгож трейд рүү явуулж болохгүй. Яагаад гэлээ? Гэвэл трейдийн нөгөө сүлжээ Binance-ийн энэ хоёр сүлжээ хоорондоо зөрж байгаа учраас та нарын явуулсан coin алга болчихно. Тэгээд хэрвээ ийм тохиолдолд бол хүлээхээс арга байхгүй, засварын дуусахыг хүлээхээс арга байхгүй. Яагаад гэвэл Ethereum хардаа $14 шинтгэл авдаг. Энэ бол айгүй бага авдаг. Тэгэхээр яг одоо миний бичлэг хийж байгаа үед бол би ямар ч гүйлгээ хийхгүй. Яагаад гэвэл энэ миний сүлжээ зөрж байгаа гэсэн. За ингээд төвлөрсөн бирж дээр бол ингээл өрдөөсөн энэ тэр ядраад ах юм ерөөсөн байхгүй. Энэ дээр бичсэн байгаа шүү. Сүлжээ зөрчүүл юу таны одоо гүйлгээ алдагднаа. Тэгээд хинч та нарт энийг буцааж нөхөж өгөхгүй. Тийм болохоор татах, орлого оруулах, гарлах гэдэг юм. Зарлага гаргах болгондоо заавчгүй сүлжээгээ хянаж үзээрэй. За энийг анхаарах юм. За одоо тэгвэл хэдүүлээ MetaMask руу яаж оруулах вэ, гаргах вэ гэдгийг хэлээд өгье тийм ээ. Shiba coin дээр л бид нэр ярьж байгаа. Тэгэхээр MetaMask болохоор арай жоохон өөр. Би хэлсэн тийм ээ. Төрөвчийн трейдинг Binance дээр болохоор бид нэр явуулахад шинтгэлийн нөгөө бирж маань өөрөө бодоод төлөөд явуулчихна. MetaMask гэдэг энэ төвлөрсөн бус биржтэй бирж юм уу wallet-наас тийм ээ. Одоо жишээлбэл Trust ч юм энэ wallet-с MetaMask-аас coin явуулахад би өөрөө энэ рүү нөгөө шинтгэл төлөх газ гэж хэлдэг тийм ээ. Тэрнийхээ фич гэж хэлдэг. Тэрнийхээ coin-ыг би энэ рүүгээ оруулсан байх ёстой. Тэгжээж гүйлгээ хийн. Тэгжээж би өөрөө гүйлгээнийхээ шинтгэлийг би өөрөө төлнө. За та дөнгөж хэрвээ MetaMask-ыг дөнгөж суулгах чад байж байгаа бол энэ дээр ерөөсөө ганцхан энэ Ethereum-ийн сүлжээ ингээд байж идэг. Цаашаа өөрч байхгүй. Тэгэхээр бид нэр өөрийнхөө network-ыг энэ рүү яах нь нэмж өгнө. Биднэрт юу хэрэгтэй гэвэл хамгийн гайгүй нөгөө coin-о явуулдаг Binance-ийн network эсвэл Matic гэдэг coin байдаг тийм ээ. Polygon гэдэг network-ийг энэ дээр нэмдэг. Тэгэхээр энэ дээр шууд Add network гэдэг энэ дээр дарангууд шууд энэ ингээд нэгдэд гараад ирнэ. Тэгэнгүүт бид нэр одоо жишээлбэл энэ Ethereum-ийн network-ийнх нь юу нэр нь тэгээд энэ Silk нь тэгээд энэ Chain ID гэдэг одоо жишээлбэл Ethereum-ийн coin-ийн ID-ийн дугаар ямар coin гэд энэ ингээд бэлэн байж байна. Тэгэхээр биднэрт болохоор юу энэ дээр нэмэх ёстой вэ гэвэл биднэрт би эхний удаа Polygon-ыг нэмхийг та нарт бичлэг оруулаад өгсөн байна. Одоо би та нарт BNB-г яаж нэмхийг хэлээд өгье. Гэхдээ эднэрийг нь бол шууд бэлэнгээр нь бичиж өгчий. Та нар өөрсдөө энэ бичлэгний доор би тэрийг оруулчих. Та нар хуулаад хийчихээр. Би энийг болохтаа зэрэг өөрийнхөө Google Keep дээр хадгалаад тавьсан юм аа. Тэгээ би та нарт бичлэгний доотлол дээр энийг оруулчих. Та нар бол энэ дээр шууд ингээл хараад хуулаад биччихээр. За network me smart chain. За энэ байна. За энэ 56 байдаг хаа chain ID. Энэ 56 байдаг санагдчихгүй. 56. За энэ дээр нь BNB гэж биччихье. Тэгээд энийг заавал бичиж авах шаардлагагүй. Ингээд сэвэлж. За ингэнгүүт миний нөгөө юу руу чинь MetaMask руу BNB нэмэгдчихлээ тийм үү. За одоо ингээд би Ethereum-ийн нэг сүлжээтэй, Smart Chain-ийн нэг сүлжээтэй. За MetaMask руу юм уу эсвэл Trust руу юу оруулахад
Coin оруулахад ерөөсөө энэ дээр байгаа энэ хаяг ганцхан хаяг л гэдэг. Тэгэл ерөөс ямар ч coin энэ рүү оруулсан бид нэр яах нь энэ хаягаараа л орчин гэсэн. За одоо хэдүүлээ энэ дээр нөгөө юугаа coin нэмчин. Тэгэхээр энэ import tokens гэдэг дараад энэ доотлол дээр байгаа. За тэгвэл яаж өөрөөр аль оруулах юм бэ би. За энийг олохын тулд хараа хаашаагаа дарахаа гэвэл энэ рүү орно. Ийм сайт байдаг тийм ээ. Энэ дээр хэдүүлээ нөгөө юугаа юу лээ? Токенхаа нэрийг мартсан биз Shiba гэдэг ингээд дарчин. За энэ вэ чинь. За ингээд дарангууд энд нөгөө контракт чинь гарч ирж байгаа. Энийг хэдүүлээ хуулж аваад тэгээд төрөвчийнхаа энэ дээр дараад би энэ юунуудыг бүгдийг энэ доод тал дээр нь тавьчих. За яа нөгөө бичлэгнийхаа доод тал дээр. Shiba. За тэгээд ингээд дарч. Тэгэнгүүт энэ Shiba маань ингээд гараад ирж байна. Тэгээд import tokens. За одоо ингээд нөгөө манай Shiba coin чинь энэ рүү ороод ирсэн тийм үү. Тэгээд хамгийн гол нь энэ нөгөө BNB заавалчгүй ихэлж оруулах нь шүү дээ. BNB энэ рүү оруулж ийж дараа нь эндээс Shiba-га одоо жишээлбэл гаргана гэл одоо эндээс бид нэр Shiba-га татна гэвэл Send гэдээ дарах нь тийм ээ. Тэгээд Send гэдээ дарахаар чинь нөгөө BNB байхгүй бол бид нэр шинтгэлээ төлөх мөнгөгүй учраас би эндээс гаргаж coin-гүй учраас эндээс би гаргаж чадахгүй гэсэн. Тийм болохоор та нар эхлээд BNB-гийн юу хийчээд тэгээд дараа нь эндээс Shiba гаргана. Хэрэв оруулна гэвэл одоо нөгөө энэ хаяг энэ дээр аккаунт 1 гэсэн энэ хаягийг хуулж аваад тэгээд трейд дээрээ нөгөө зарлага гаргах гэж бичээд тэгээс дахиад нөгөө сүлжээгээ зөв сонгоод тэгээд энэ рүү оруулж байгаа. Эсвэл Binance-аас оруулж байгаа. Эсвэл эндээс гаргая гэвэл заавалчгүй BNB дүүргэж хамгийн гол нь энэ сүлжээгээ яах нь тааруулж ийж тэгээд эндээс оруулж гаргана шүү. За тэгээд энэ солих нь бас нөгөө нэг сайт руу ороод энэ одоо BNB-гээс энэ токеныг солих гэдэг ийм юмнууд зөндөө байна. Энэ бол цаашаа өөрсдөө судлаад яваарай. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг би дуусгаад тэгээд юу яач бичлэгийн доотлол дээр энэ саяын би хэрэгэлсэн бүх юмнуудыг доод тал дээр бичээ та нарт өгчий. Тэгээд Shiba coin-ыг наасан цааш нь явуулна биз. За хэдүүлээ энэ далимд Shiba-гийн юу үнийг хараа тий. За coin market дээрээс Shiba гараад би Shiba-гийн нэг их актертийн фанат бол биш. Би ер нь жижиг coin-ы фанат биш. Тийм болохоор өөр зав хүмүүсийн хүсэлтээр л оруулж байгаа болохоос надад бол их сонирхолтой биш байгаа. USDT чинь бүр яваад гцсэн юм уу? Та Shiba-га хараад хэвлээ. Shiba гэж энэ чинь тийм нэг иймэрхүү л үнэтэй явж байгаа юм байна. Энийг бол би худалдаж аваарай, зараарай гэж зөвлөгөө өгч чадахгүй шүү. Ягаад гэвэл би ямар ч хүнд ямар нэгэн coin-ыг зараарай, аваарай гэж юусэн юу өгдөггүй шүү. Зөвлөгөө өгдөггүй. Энэ бол та нарын зөвхөн өөрсдийн хэрэг. Яг надаас та яг ийм жижигхэн coin-ууд, токенууд авдаггүй би бараг авдаггүй. Би ерөөсөө жоохон тийм классик тийм ээ хуучин coin-уудаа барьж авдаг гэсэн. Тэгэхээр яг 5 сард бол ер нь олон жилийн дунджаар гिचүүл яах юм бол тоо 5 сард ер нь coin их ундаг. Тэгэхээр хэрвээ миний зөвлөгөөгөөр явж байгаа эсвэл ингээд зарим миний эмийг зүг гэж ойлгож бодож явсан хүмүүс бол 1 сараас хойш та нар $10-оор coin-га аваад явж байгаа гэж бодож байна. Ягаад гэвэл 1 сард $10, 2 сард $10 гэдэг ингээд 5 сар хүртэл $50-оор одоо 5 сард гэхэд үнэн хямдхан. Та нар 1 сард 40 эдэн мянгаар авч ирсэн бол 5 сард 28 мянга, 27 мянгаар авна гэдэг чинь бидний нөгөө coin авсан дундаж үнэ маань доошоо орчиж байгаа биз 40 эдээсээ доошоо явчихж байгаа. Тэгэхээр нөгөө ингэж сар болгон тогтмол мөнгөөр жоохон coin авдаг хүмүүс бол үнэн дээр нэг их санаа зовоол сэтгэл санаагаа унгаагаад байдаггүй. Нэгдүгээр, хоёрдугаар би та нарт хэлчихсэн тийм ээ 60% та нар биткойн аваарай. Тэгээд 40% л 10-10-аар нь жижиг coin аваарай гэж хэлсэн байгаа. Хэрвээ та нар миний үгийг аваад 10-10 дээрээ 10 дээрээ жишээлбэл Luna coin аваад 10 дээрээ
би аваад явж исэн бол одоо тийм өндөр шатлалтанд хүрэхгүй. Тэгэхээр ер нь бол дахин хийлээ. Нэг буу мөнгөөр хэдэн саяар ганцхан coin авах маш их аюултай байдаг. Тийм болохоор одоо манай худал хийж байгаа одоо жишээлбэл намайг дагаж явж байгаа хүмүүс ихэнх нь бага мөнгөөр худал хийх буюу удаан хугацаагаар хадгалдаг хүмүүс байдаг ажиглаад байхад мэдээж хэрэг тэрэд хийдэг залуучууд намайг дагдаггүй байх. Тэгэхээр ийм бага хэмжээгээр coin авдаг хүмүүс бол яг ингээл ерөөсөн багахан мөнгөөр ингээд аваад явахад та нар сэтгэл санааны хувьд харьцангуй тайван байдаг тийм ээ. Одоо жишээлбэл энэ coin унлаа гэхтэл биднэрт нэг их тэгж юу яагаад ах юм байхгүй. Бид нөгөө авдгаараа л аваад ингээл явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр жоохон өөрсдөө дараагийн удаа туршлага сайн хуримтлуулаарай. Тэгээ хүн чинь юу гэдэг вэ нэг толгойдоо нэг сайн зохиолч болов авч ижил дараа нь ойлгодог гэдэг шиг заавчгүй нэг шатчээж заавчгүй алдагдлалд орж иж тэгээд ухаардаг юм шиг санагдаад байгаа юм хүмүүсийг хараад байхад энэ болж игэл нэг тэгж уналгүй хүн шиг урдчиж өөрөө эрсдлийн хамгаалаад яваад ивэл ийм актер том эрсдэл хийхгүй. За одоо хэрвээ унтсан байгаа тийм ээ алдагдал хүлээсэн байгаа хүмүүс сэтгэлээр унаад одоо яах вэ? Өөрөө ойдсон бүхүүд яах вэ гэж яддаг штеп. Сэтгэлээр унаад хэрэггүй. Ер нь дандаа л амьдрал гэдэг чинь өөрөө унж босч идэг юмнууд. Тэгэхээр одоо яаж хийж байгаа цаашаа хөдөлмөрлөх хэрэгтэй, яаж хийж байгаа алдагдлаа олох хэрэгтэй гэдгээд хүн дээрэмдэж болохгүй, хүний сулхаа хийж болох. Хамгийн гол нь дахиад цаашаа ажиллаа хийгээл гүргээд явах хэрэгтэй гэж би хэлэх байна, зөвлөх байна. Тэгэхээр одоо ингээд өнөөдрийнхөө бичлэгийг би дуусгая. Саяын миний юу яасан coin-ыг яаж гаргах вэ гэдгийг дахиад би хэлээд өгсөн болохоор та нарыг ойлгосон бахаа гэж бодож байна. За бүгдэнд нь амжилт. Тэгээд эрсдэлтэй ч гэсэн энэ ажлаа хийгээд л явцгаая та. Одоо өөр яах вэ? Баяр та.